Хайнан руу шууд нислэгтэй аялалд эхний 2 хүн тус бүр 3 сая 190 мянган төгрөг, 3 дахь хүн 990 мянган төгрөгөөр аялах гайхалтай урамшуулал эхэллээ. Аялал жуулчлалын салбартаа тэргүүлэгч New Julchin Tours компани Азийн Хавай Хайнан арал руу шууд нислэгтэй баялаг хөтөлбөртэй 7 өдрийн аялалдаа захиалга авч эхэллээ. Та 5 удаа зочид буудал туглан байсанд хүснээр эсэлж, халуун гаршаанд орж, алжаал ядаргаагаа тайлах боломжтой. Буудлаасаа 200 м зайд далайн эргээр зугаалж, наранд бие шарж, тоглож, хязгаарч мартагдахааргүй дурсамжийг үлдээгээрэй. Тансаг зэрэглэлийн усан онгоцоор мөн аялаж, даралтаа тусаар дээш хөөрч, далайн гүн чумбан, нисдэг тэргээр хөөрч, шилэн гүүрэн дээгүүр алхаж, адреналинаа ялгаруулан гайхалтай мэдрэмжийг та энэхүү аяллаас авах боломжтой. Дурсамжтай ер нь мартагдахааргүй гоё л аялж явж байна. Их л юм үзэж харж. Одоо энэ саняагийн чинь бүх арал одоо эндээс бараг юу чинь далаа малаа харагдаад айгүй гоё. New Julchin компани одоо аялаа явж байгаа бол үнэхээр сэтгэл өндөр байна. Тэгээд хоногийг өстой сайхан гоё өнгөрүүлж байна. Аа за аялаас нь хамгийн таалагдсан хөтөлбөр нь ямар хөтөлбөр вэ? Шилэнгүүрөө өчтөрийн дээр завтай аялал бол өстой янз юм байла. Далайн гүн рүү орлоо. Тэгээд ер нь их гоё байлаа. Байгалийн үзэсгэлэнт тогтцтой Ширэнгэн ай хүрээлэнгээр зочлооч дэлхийн хамгийн алдартай агаарын кабель машинаар зугаалan Саний хотыг бүгэлдэн толдох гайхалтай хөтөлбөр энэхүү аялалд багтсан. Дэлхийн олон жуулчдыг маш ихээр татдаг Атлантис усан паркт та өдөржин тоглож, акул загасны аквариумын дундуур гулсаж, 8 давхартай тэнцэх өндрөөс гулган жинхэнэ кафег мэдрээрэй. Мэргэжлийн хөтөч, унаа, өглөө өдөр оройн буфет хоолнууд гээд бүх ил хөтөлбөр таны сэтгэлд бүрэн нийцэх болно. New Julchin Tours компани гайхалтай аяллуудын нэг газрын яваажин Хайнанд аялаж амьдралдаа мартагдашгүй агшныг мөглөөрэй. Амьдралдаа бид нар үзэх ёстой газрын нэг юм байна шүү энэ Хайнан ч юм бас тийм ээ. Ялч бол газрын явааж Хайнан гэдэг шүү дээ тийм. Үнэн юм байна. Тэгээд хүмүүс минь нэрээрээ сайхан амраараа стрессээ тайлаад дурсамжаа бүтээгээд сайхан амраараа л гэж хэлээ да.